Аудитын ажлын баримтыг аудитын тухай хуулинд зааснаар дараах байдлаар тодорхойлсон байдаг. Ажлын баримт гэж аудитын үйл ажиллагаа явуулах явцад аудитор өөрөө бэлтгэсэн, цуглуулсан санхүүгийн баримт, бүртгэл, тооцоо, тайлан, судалгаа шинжилгээний материал, уулзалтын тэмдэглэл, холбогдох этгээдээс авсан мэдээлэл зэрэг аудитын болон чанарын хяналтын олон улсын стандартын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг хэлнэ. Ажлын баримтыг дотор нь байнга хэрэглэгдэх баримт бичиг, удирдамж болох баримт бичиг, шалгалтын баримт бичиг гэж 3 ангилдаг. Байнга хэрэглэгдэх баримт бичиг нь аудитын шалгалт бүрт тогтвортой байдлаар хэрэглэгддэг баримт бичиг юм. Үүнд компанийн дүрм, үүсгэн байгуулагчийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчлэгээ, урт хугацаанд мөрдөж байгаа гэрээ хэлэлцээрүүд, компанийн үйл ажиллагаа, зах зээлийн талаарх олон жилийн үзүүлэлтүүд, хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн хурлын тэмдэглэл, эзэмшигчдийн өмч, хуримтлагдсан ашиг зэрэг үзүүлэлтийг тусгадаг дансны үлдэгдэл, өмнөх аудиторын тайлан зэрэг орно. Удирдамж болох баримт бичигт аудит хийхийг хүссэн албан бичиг, аудитын ажлын хэсэг томилсон тухай тушаалт шийдвэр, үйлчлүүлэгч байгууллагын удирдлагатай уулзсан тухай тэмдэглэл, урьдчилсан тойм судалгаа, аудитын шалгалтын үр дүнгийн талаарх урьдчилсан дүгнэлт, аудитын шалгалтын төлөвлөгөө, хөтөлбөр, дотоод хяналтын талаарх судалгаа, санхүүгийн тайлан нэгтлэн бодох бүртгэлийн талаар үйлчлүүлэгчийн баримтлагдаг дүрм, журам зэрэг багтана. Шалгалтын баримт бичиг нь шалгалтын чиглэл тус бүрээр цуглуулсан мэдээлэл хийж гүйцэтгсэн гормын тухай тэмдэглэл, гаргасан шийдвэр зэрэг байна. Эдгээр баримт нь аудиторын шалгалтын үр дүнд ихээхэн нөлөөтэй байдаг тул ойлгомжтой цэвэр нямбай хөтлөгдсөн, дугаарлагдсан мэдээлэл нь агуулга сайтай байх ёстой. Ажлын баримт нь сорон зам бичлэг, дискэн дээр буулгасан болон гараар, компьютерээр бичсэн байж болно.